Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Намун гэдэг би Hair Equipment компани маркетингийн албанд ажилладаг. Яг одоо би та бүхэнд Hyundai брендийн тоног төхөөрөмжийг танилцуулахаар зогсож байна. Тэгэхээр Hair Equipment компани 2003 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 2005 оноос эхлэн Hyundai брендтэй хамтран бидний дистрибьютораар ажиллаж байгаа. Тэгэхээр бараг л 20 жил ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд HL 780 9 загварын техникийг танилцуулахаар бэлэн болсон ба бүгдээрээ техниктайгаа таараа танилццгаая. Сонирхолтой хэлэхэд манай нүүрс ачилтын операторын үйлчилгээ үзүүлдэг компани маань сүүлийн 3 жилийн 1 жилдээ дунджаа 8.1 сая тонн нүүрс ачилт яг энэхүү техникийн тусламжтайгаар ачилт хийсэн байна. За шанагны хувьд 7 м3 нүүрс ачилтанд хамгийн тохиромжтой шанагны багтаамж. За дугуйны хувьд Triangle брендийн 29.5R 25 загварын дугуйг бид нар ашигладаг. За ер нь нүүрсний гэхгүй бусад хад чулуу ихтэй нөхцөлтэй ч юм уу эсвэл төмрийн өдөр дээр ажилладаг харилцагчид маань дугуйгаа бол гинжтэй захиалдаг. Мөн яг одоо энд байгаа дугуй бол L3 загварынх. Тэгэхээр харилцагчид маань бас L5 гэсэн загвараар ч гэсэн өөртөө сонголтоо захиалах боломжтой байдаг байгаа. За энд болохоор master switch буюу тог салгагч байрлаж байгаа. Хүний гарт илүү ойр төхөн байдлаар байрлуулж өгсөн байгаа. За энд аккумулятор байрлаж байгаа. Өмнө нь аккумулятор маань нугасгүй тэгээ болттой байсан болохоор онгойлгоход их төвөгтэйсэн. Одоо бол энийг маш амархан хэлбэрээр шийдэж өгсөн. Хуучин 7 загвараас маань хойш 9 загвар дээр маань эсрэг ачаа 2.2 тонноор илүү нэмэгдэж ирсэн. Түлшний сав болохоор хажуудаа байрладаг байсан хуучин. Одоо болохоор дотор байрладаг болсон. Ингэснээр бас гинтийн осол аваар гэмтэл өртгөөс сэргийлж дотор нь байрлуулж өгсөн. За түлшний савны багтаамж бол нэг 450 литр байдаг. За мөн ардаа камертай болж өгсөн. Тэгэхээр арын камер маань өмнө хуучин зөвхөн 2 хажуугийн тал байдаг байхад үзэгдэх орчин хязгаарлагдмал операторт ажиллахад их хүндрэлтэй байсан бол одоо арын камертай болж өгснөөрөө бас илүү давуу талтай болж өгч байгаа. Уул уурхаан хүнд машин механизм ашигладаг хэрэглэдэг сонирхтой хүмүүсийн хамгийн дийлэгт анхаарч үздэг зүйл бол хөдөлгүүр, хорооп, тэнхлэг байдаг. Тэгэхээр хөдөлгүүрийн хувьд бол Hyundai-гийн HL 780 загвар 9 загвар маань Cummins QSM 11 загварын хөдөлгүүрийг ашиглаж байршуулж өгсөн байгаа. Тэгэхээр Cummins гэдэг брэнд өөрөө дэлхийн хүнд машин механизмын бараг дийлэнх хувьд нь л яг байрлаж байдаг. Тэгэхээр хүнд машин механизм ашигладаг энэ салбарт ажилладаг хүмүүс бол Cummins брэндийг бол андахгүй. За тэнхлэгийн хувьд Германы алдартай ZF брендийн тэнхлэгийг ашигладаг. Тэгэхээр ZF брэнд өөрөө бараг 100 гаруй жилийн түүхтэй. Тэгээ хамгийн анх бол бүх төрлийн тээврийн хэрэгсэл дээр тэнхлэг болон хропыг нь үйлдвэрлэж нийлүүлж ашигладаг байсан бол сүүлийн 60 гаруй жил яг энэ хүнд машин механизм, construction машинууд дээрээс нь аж үйлдвэрийн технологийн салбарт хөдөө аж ахуй, газар тариалангийн техникүүд дээр яг энэ брэнд маань илүү төвлөрч ажилладаг болсон. Тэгэхээр ZF брендийн тэнхлэг маань яг энэ 9 загвар дээр шинжлэгдээд ирсэн. Тэгэхээр өмнө нь бол аксел кулер нэмэлтээр байршуулж өгдөг байсан бол яг одоо шинжлэгдсэн ZF брендийн тэнхлэг маань аксел кулерийг нэмэлтээр байршуулах шаардлагагүй болсон. За мөн шаврын алт буюу керлан нугастай болж өгсөн. Тэгэхээр өмнө нь салдаггүй байснаас одоо нугастай болж өгснөөрөө засвар үйлчлэгээ хийхэд илүү хэлбэр болж өгсөн. Transmission буюу хурдны харьцаг муу адил Германы алдартай ZF брендийнх. Хуваарлагч нь өмнөх загварууд дээр 2 спултэй байсан. Харин 9 загвар дээр шинжлэгдээд 3 спултэй болж ирсэн. За ингэж нэмэлтээр спултэй болж ирсэн маань өөрөө нэмэлтээр атачментуудыг шууд холбож ажиллуулахад хэлбэр болгож өгсөн байгаа. За энэ загвар дээр бас шинжлэгдэж ирсэн нэг зүйл гэвэл онцлогооны цэгүүдийг бүгдийг нэг дор байршуулж өгсөн байгаа. Энэ нь бас засвар үйлчилгээ хийхэд илүү хэлбэр болж өгсөн.
Одоо харин хэдүүлээ кабинтайгаа танилцгаая. Нааш. За шинэ загвар маань шинжлэгдээд LED дэлгэцтэй болсон. Өмнөх загварууд маань зөвхөн хяналттай самбарл байсан. Мөн дээрээс нь LED дэлгэцэн дээрээ хилээ монголоор тохируулж болно. За ингээл. За педалийн хувьд уламжлалт 2 буюу 2 хөлөөрөө оролцож ажилладаг байсан бол одоо нэмэлтээр нэг педал нэмэгдсэн. Ингэснээр операторын илүү ажиллах нөхцөлийг нь илүү хөнгөвчилж өгсөн. Зөвхөн баруун хөлөөрөө яг л автомат машин унж байгаа юм шиг болсон. За Исчакны хувьд бас шинжлэгдээд ирсэн. Тэгэхээр яг ингээ харах юм бол компьютерийн маус ашиглаж байгаа юм шиг харагдана. За шилний хувьд бас шинжлэгдээд ирсэн. Мөн кабины хувьд битүүм хэмжээ нь илүү нэмэгдсэн. 50 мм-ийн зузаантай материалаар илүү битүүм хэмжээ нэмэгдэж ирсэн байгаа. За ингэснээр дуу чимээ илүү тусгаарлагдана. Мөн дээрээс нь шороо нэвтрэлтийг багасгаж өгсөн байгаа. Зах зээл нийлүүлж эхэлсэн. 780-аас хамгийн өндөр насжилттай нь 42600 мотоцаг яг одоо ажиллаж байгаа. Тэгэхээр дунджаар нэг яг нийлүүлэгдснээс хойш 142 сар ажилласан. Нэг сард нь дунджаар 300 мотоцаг ажилласан ийм техник байгаа. Ингээ би та бүхэнд Hyundai HL 789 загварын техникийн талаарх товчхон мэдээллийг хүргэлээ. Энэхүү видеог үзэж байгаа харилцагч та бүхэн манай техникийг өмнө нь ашиглаж байсан эсвэл яг одоо ашиглаж байгаа харилцагч та бүхэн маань доор комментээр сэтгэлээ үлдээгээрэй. Харин яг одоо энэ видеог үзээд авахыг сонирхож байгаа, дэлгэрэнгүй мэдээлэл хүсэж байгаа бол яг энэ доор байгаа утсаар холбогдоорой. Техник маань танд хүрэхэд бэлэн байгаа шүү.